Сайн байцгаана уу? Инээд сегмент хэрхэн бүртгүүлэх вэ? Та Facebook дээрээс үзэж байвал шууд инээд сегмент гэд линкээр дамжиж орох боломжтой. Аль эсвэл та интернет хүчийн тусламжтайгаар инээд сегмент гэж орсноор манай албан ёсны вебсайт руу нэвтрэх болно. Нэвтрсэн даруйдаа та 3 зураасан дээр дарж бүх анги 1-р анги нэвтрэх гэх цэц дээр дарах байгаа. Бүртгүүлэх бол бүртгүүлэх товчийг дараа та бүртгэлээ үүсгэх болно. За бүртгэл хэсэг дээр та мэдээж утасны дугаараа оруулж өгнө үү. За утасны дугаараа оруулсны дараагаар та утас баталгаажуулалтыг дарж тусгай дугаарыг явуулах баатам гарч ирнэ. Мессежийг илгээсний дараа инээд сегмент гэж гарч ирэх юм бол таны утас баталгаажлаа гэсэн үг. Тэгээ шалгах товчийг дараа та цаашид бүртгэлээ бүглөх хэрэгтэй болно. За энэ хэсэгт та нэр болон овгоо бичихтэй анхаарах зүйл нь шилжүүлэх дансны овог нэрээ бичиж өгөөрэй. Мөн имэйл нууц өгөө бичнэ үү. За мөн та өөрийн эрхээ бусдад дамжуулан ашиглуулах, хуваалцах тохиолдолд таны эрх автоматар цуцлагдаж хандлт хаагдах буюу та дахин нэвтрэх боломжгүй гэдгийг анхаарна уу. За бүртгүүлэх товчийг дараа та инээд сегментийн албан ёсны гишүүн болж байна. За хэдүүлээ хамтдаа орцгоё. За оронгууд 1-р ангийг авах 6900 гэж гарч ирнэ. За X-лээ гэж үзье. За тэгээд ямар доторх хэсэгтээ хэдүүлээ хамтдаа танилцгаая. За 3-6-сан дээр дарах юм бол ерөнхийдөө нүүр, 1-р анги, бүх анги, түгээмэл асуултууд гэх байгаа. Хэрв та 6900-аар буюу 1-р ангийн ирэх авсан бол нүүр хэсгээс 1-р ангиа хүлээж авч үзнэ. Бүх ангийг үзхийг хүсэх юм бол за энэ профайлаа доошоо буулгаад бүх контентыг авах эрх гээд 13900 төгрөгөөр худалдаж авах боломжтой. За одоо хэдүүлээ хамтдаа худалдан авалтаа хийж үзцгээе. Ингэхдээ та бүх ангийг авах бол багц эрх, 1-р анги авах бол 1-р ангийн эрх авахыг дарна. За та QPR төлөх дээр дарах юм бол шууд QPR төлж болно. Альсвал бусад банкны эрхээрээ нэвтэрч болно. За төлбөр төлсөний дараагаар та төлбөр шалгах товчийг дарснаар таны эрх нэгдэж байгааг анхаарна. За төлбөр төлсөний дараагаар манай оюуны өмчийн санамж байгаа. Тэгэхээр та бусад платформд байршуулах, задруулах, түгээх тохиолдолд зохих хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарна. Тэгэхээр та уг контентыг бичлэг хийх, зураг хийж, сошиал орчинд түгээхийг хатуу хориглож байгаа болно. За 3-6-сан дээрээ дараад та бүх анги хэсгээс 1-р ангиа хүлээж авч үзнэ. За одоо хэдүүлээ ингээд амжилттайгаар бүртгүүлээ төлбөр төлсөн бол контентоо хүлээж аавна. I need